Үхэгсдийн сүнстэй ярилцагч бүсгүй. Шотландын үзмэрч Хелен Виктория Дункан гэх эмэгтэй 1735 оны эрүүгийн хуучин хуулиар шийдэгдсэн сүүлийн үзмэрч гэдгээрээ түүхэнд үлджээ. Сүнстэй ярилцагч Эдинбург хотын үзмэрч Хелен Дункан нас барахсдын сүнсийг дуудаж чаддгаараа алдарсан нэгэн байв. Дэлхийн 1-р дайнаас болж эрэмдэг болсон нөхөр 6 хүүхдэд хижээхийн тулд хэвээр орон даяар хэрэн явж эд шидийг үзүүлдэг байжээ. Нэг удаа тоглолтын үеэр Дункан амнаасаа өвтгөн цагаан зүйл гаргаж тэр нь сүнс болон хуурж үзмэрч авгаатай шууд яриа өрнүүлжээ. Хелен Дунканы хувьд юр бишийн авьяас байсан болохоор л хүмүүс түүнийг хаа явсан газар нь бүчиж элдвийн зүйл асуудаг байлаа. Үзмэрч авгаа нэгэнтээ би бол үхэгсдийг энэ ертөнцтэй холбож өгдөг хүн юм хэмээн хэлсэн ортой ажээ. Дэлхийн 2-р дайн эхэлсэнтэй холбоотойгоор хүмүүс дайнд морцсон төрөл саднаа мэргэглүүлэх нь ихсэж түүний алдар Европт улам төгөв. 1941 онд Дунканыг даян дэлхийд алдаршуулсан үйл явдал болжээ. Хелен нас барсан усан цэргийн сүнсийг дуудан биежүүлтэл Бархем гэдэг хүлэг онгоцны нэр тодорч байсан гэдэг. Мөнөөх сүнс Малтын эрэг хавьд Бархем гэдэг хуйгалсан том хүлэг дээр байж байгаад фашист германчуудын дайралтанд хүртэн багаараа живж өгсөн гэж ярьжээ. Ийм явдал үнэхээр болсон бөгөөд Английн засаг захиргаа тагнуулын алба уг үйл явдлыг чамд нууцлсан юмсанж. Английн тусгай алба нарийн нямбаа мөрдсөний эцэст Хелен Дункан болоод тэнд байсан хүмүүсийн хинэн ч энэ нууцыг мэдэхгүй байсныг нь тогтоож үзмэрч эмэгтэй гоц чадвараа ашиглан цаашид нууц мэдээлэл задруулах вэ хэмээн ихэд санаа тавьдаг болжээ. Түүнийг 1944 онд гэртээ талигачтай холбоо тогтоож байхад нь цагдаагийнх нь дайран орж баривчилжээ. Нууц албатын сонирхлыг нуухын тулд халахвч болгох хуулийн заалд ирсний эцэст эд шид үзүүлсний төлөө хуулийн хариуцлага хүлээлгэж шийтгэх тухай 1735 оны хуулийн дагуу баривчилж шүүхийн саналц болгосон байдаг. Англид энэхүү эрүүгийн хуулийг хэрэглэлгүй асар олон жил болсон аж. Хэдийгээр маш олон гэрч ам өчгөө өвгөн байж түүний онцгой чадварыг нотолсон ч шүүх хурал дээр Хелен Дункан өөрийн чадвараа нотлохыг хүссэн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх авч хэлэлцсэнгүй. Хелен эрүүгийн хэрэг үйлдсэн гэмт этгээд болжээ. 1735 оны хуулиар бол түүнийг түүдэг гал дээр шатаах ёстой. Гэвч шүүгчид 20-р зуунд амьдарч буйгаа санан түүнд 9 жил шоронд хорихял оноожээ. Ингэж хорих болсон үндслэлээ өгсөн хүний сүнсийг дуудах төдийгүй яриулдаг гэж хүмүүсийг төөрөгдүүлсний төлөө энэ нэг төрлийн залилан эхлэх арга гэж томьёолжээ. Шүүх хурлын явцыг хамгийн анхааралтай ажигласан хүн бол тухайн үеийн ерөнхий сайд Уинстон Черчилль гэж үздэг. 2-р фронт нээгдэж холбоотны цэргүүд хэдэн зуун мянгаараа тулаанд орж байсан халуун өдрүүдэд тэрээр Хелент холбогдох эрүүгийн шүүх хурал ямархуу төвшөнд болж байгааг сонирхон лавлсаар байсан гэдэг. Шүүхийн тогтоол уншсны дараа Черчилль цаг зориг гарган шүүхийг аимшигтай шудраг бус загналаа хэмээн олонний өмнө нээлттэй шүүмжилсэн байна. Хелен Дункан шоронд хоригдож байхад Черчилль сэмхэн очиж уулздаг байсан гин. Нэг удаа ерөнхий сайд очиж түүний сонгуулийн үр дүнг хэрхэн гарах талаар лавлжээ. Хелен халааснасаа хүзэр гаргаж амандаа ямар нэг тайран шивнэг хэлж хөдрүүдийг 3 нэгнээ дэлгэн тавиад шуутхан та энэ сонгуульд ялагдана. Гэхдээ дараа нь бас ялж чадна. Надад итгээрэй хэмээн өгүүлжээ. Үнэхээр ерөнхий сайд дараажилан сонгуульд ялагдсан түүхтэй. Гэхдээ Черчилль 1951 оны сонгуульд дахин ялмагцаа хамгийн түрүүнд 1735 оны мөнөх хуулийг хүчингүй болгосон гэдэг. Черчилль яагаад үзмэрчийн хувь заяанд санаа зовж 6 жилийн дараа шудраг бус хуулийг цуцалтлаа санаа амарсангүй вэ гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ. Черчиллийн ээж Нью-Йоркийн хар нүдэн согоо Женни Индиан цусныхаа нэгэн хэсгийг хүүдээ өгсөн билээ. Тийм болохоор Шотланд үзмэрчийг шудраг бусаар шийдгсэн Индиан дээдсийг шийдгснээс дутуугүй бодогдсон ч байж мэднэ. Үхлээс дайжих чадвар Черчиллийн амьдралыг анхааралтай судалбал тайлахын аргагүй шийдлэг нууцлаг бүр бөөгөнч гэмээр зүйл олон байдаг. Зайлшгүй үхлээс аварсан алдарт зүүн мэдрэмжийн түүнд өндөр эмгээс нь уламжлагдсан ч байж магадгүй. Тэрээр баг залуудаа дайнд оролцож яваад олцлогдсон ч оргож амжжээ. 1918 оны 8 дугаар сард холбоотнуудын армийн том давшилт эхлэхэд Черчилль Франц руу нисэж очсон байна. Тэгээд өөрийн дүү Жек мөн 2 офицерын хамт тулааны талбар руу явж байснаа гинэтхэн царай хачин болоод машина зогсоо гэж тушаажээ. Тэгээд ойрхон байх төвл рүү хурдан гүйхийг үүрэгдэв. Тэдний моддын дор дөнгөж нуугдмагц дайсны онгоц гарч ирээд зам дээр зогссон машиныг эхний бөмбөрөөр дэлбэлж орхижээ. 1922 онд Ирландын бүгд найрамдагчдын армийн дайчдын байрны ойролцоо маршал Генри Вилсон алгажжээ.
Сарын дараа Англи-Ирландын холбооны хэлэлцээг удирдаж байсан Маркл Коллин залуулав. Сайд Уинстон Черчилль хэд хэдэн удаагийн сүрдүүлэг хүлээн авч хамгаалалттай явдаг байлаа. Гаднаас нь харахад амгалан тайван байдаг Уинстон нэг өглөө лимузиндээ суусангүй. Дагалдан явдаг тэргэндээ суужээ. Хоёр тэрэг гэрээсээ холдоогүй байтал лимузин дэлбэрсэн байна. 1941 оны 3 дугаар сард германчууд Лондонг өдөр шөнөгүй бөмбөгдөнө. Гэтэл ерөнхий сайд Черчилль хорогдох байранд орохыг хүсдэггүй. Ямар ч сануулгыг тоодоггүй байжээ. Гэтэл 1941 оны 3 дугаар сарын 17-ны өглөө бушуухан нүүцхий гэжээ. 17-18-нд 2 өдөр нүүдэл суудал боллоо. Гэтэл 19-ны шөнө ерөнхий сайдын өргөө агаарын дайралтанд бүрэн сүрчээ. Мөргөл бясалгал Черчилль үг хэлэх үедээ заримдаа трансын төлөвт орж хэлсэн үг нь хараал мэт үйлчилдэг байсан гэж олон судлаач үздэг. Бид тэнгис далай дээрч тулалдана. Бид агаарт улам илүү ихтгэлтэй, улам илүү хүчтэй тулалдах болно. Бид юу ч болж байсан бяцхан арлаа хамгаалах болно. Бид яаж ч байсан эргийн элсэн дээр, тариалангийн талбайд, гудамжинда, уул толгод дээрч тулалдах болно. Бид хизээч бууж өгөхгүй гэсэн үгэнд нь хүмүүс бодлогоогоор итгэдэг байлаа. Түүнийг өдөрт унтдгийг бүгд мэднэ. Гэтэл зарим судлаачид энэ бол унтлахын цаг биш, гүн трансад ордог, бясалгал хийдэг цаг нь байсан гэж үзэх болжээ. Нас орсон эцэг минь ирж Англиг ямархан хувь тавилан хүлээж байгааг хэлсэн гэж дэлхийн 2 дугаар дайны дараа Черчилль ярьсан байдаг. Тэрээр сонгуульд ялагдах үхэхээ хүртэл маш тодорхой үгтэн хэлж байжээ. Засгийн газрын нууц төлөөлөгчид Черчилль 1944 онд Дунканыг баривчлахаас өмнө түүний гоц чадварыг нэг бус удаа ашигласан тухай нотлохоог Английн гоц үзэгдэл судлалын нийгэмлэгийн ажилтнууд олсон байна. Гитлер эд шидэд итгэдгийг нь англичууд мэдэх учраас түүнтэй дүүцэх 6 тасаг байгуулж нацистын зөвлөгчдийн альва мэрэг түлхэнд Гитлер хэрхэн хандахыг тодорхойлуулахаар төрүүлж ажилладаг байжээ. Энэхүү нууц тасгийн ажилтан Дункан байсан гэж судлаачид үздэг байна. Сэтгэл зүйн тагнуул хийх зайнаас нөлөөлөх бодол унших авьяас үнэндээ Шотландын шидэдэнд хангалттай байсан билээ. Гэтэл тэр хүнийг нь шоронд хийж орхидог. Гэтэл хүчирхэг ерөнхий сайд энэ хэргийг анхаарлын төвд оруулахгүй мөднөөс гар хумхахаас өөр аргагүй болжээ. Дунканыг дараа нь ч харж үзсэнгүй. Бодол фашизмын эсрэг нууц дайнд шулам шиднээс тусламж авсан гэдгээ соёл ертөнцид хэлэхээс Английн засгийн газар нэрлэгсэн биз. Гэхдээ Черчилль түүнд далдуур нүмер нүүлэг болж исэн бололтой. Яагаад гэвэл Хелен шоронгоос гарангуудаа дахин тийм зүйл хийхгүй гэж шүүхэд амласнаа зөрчиж эхлэхэд бүхэл бүтэн 11 жил түүнийг хэн ч яагаачгүй билээ. Черчилль 1955 онд ерөнхий сайдын суудлыг үүр тархилав. Үүнээс хэдхэн сарын дараа Английн цагдаа Черчиллийн нэгэнт хүчингүй болгосон хуулийн нэрийг барин Дунканы гэрт нэвтэрч яг сүнс дуудаж байхад нь баривчилжээ. Түүнээс 5-7 хоногийн дараа шоронгийн шалан дээрээс үзмэрчийн зогцсыг олжээ. Сүнс дуудах үйл ажиллагааг нь огцом зогсоосноо цолж түүний бие хаа сайгүй төлөгдсөн байсан үхлийн шалтгаан болжээ. Үзмэрчийг чимээгүйхэн хошилсан байна. Харамсалтай нь Уинстон Черчилль Шотландын үзмэрчийн эмгэнэлт үхлээс хойш 9 жил амьдраад 91 наснда таалалд өгсөн билээ.